За Булган аймагт баялаг хөтлөгчдийн холбоо 21 аймагуудаас хамгийн сүүлд байгуулагдж байна. Харин бидний хүсэлтийг хүлээж аваад Монголын баялаг хөтлөгчдийг дэмжих холбооны тэргүүн даваа ир зэргүүтэй өдөр цэцэглэлийн хүмүүс ирж энэ холбоог байгуулж өгсөнд их баяртай байна. Манай баялаг хөтлөгчд өөрсдөө маш их идэвхтэй оролцсон. Энэ явдалд бол их баяртай байгаа. Яагаад гэвэл баялаг бүтээж байгаа хүмүүс нь өөрсдөө дандаа бие дааж явж байсан бол одоо бүх бүтэн холбоо болоод хоорондоо нэгдэж маш сайн нэгдэж ажиллаж байгаа. Манай холбооны гол зорилго бол энэ баялаг бүтээгчдийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон аймгийн засаг дарга мөн Монголын баялаг бүтээгчдийг дэмжих холбоо засгийн газартай холбож өгөх үүрэгтэй гэж ойлгож байгаа. Мөн баялаг бүтээгчдийг хооронд нь холбож ажлын уялдаа холбоог хангаж өгч ажиллах ийм бодолтой. Мөн тэрнээс гадна бусад холбоодуудтай хамтарч ажиллахад энэ их тус төхөмтэй холбоо болсон гэж ойлгож байгаа. Булган аймгийн засаг дарга иргэдийн хурлаас Булган аймгийн баялаг бүтээгчдийн дэмжих жил болгож зарласантай холбогдуулаад баялаг бүтээгчдийн нэгдсэн холбооноос ирж бид нар бас тодорхой хурал зөвлөгөөнүүдийг хийж тодорхой зохион байгуулалтанд бас ингэж орж байна. Энэ үйл ажиллагааны явцтай бол бид энэ аймгийн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаатай бас танилцлаа. Тэгэхээр орон нутгийн хэмжээнд үйлдвэрлэл явуулж байгаа, үйлчлэгээ явуулж байгаа нэлээд олон аж ахуйн нэгж байгууллага компаниуд бол байна. Мэдээж энэ байгууллагуудыг өсгөж томруулах тийм ээ, зах зээлийг нь хамгаалах, цаашдаа Улаанбаатар хотын болон бүр гадаад руу экспортод гаргах энэ чиглэлийн ажлуудыг бол хийх зайлшгүй шаардлага бол байна. За мөн энэ бизнес хөгжүүлэх төвүүдийг бол энэ аймгийн засаг даргын дэргэд бол байгуулах ёстой гэдэг нь бол бас мэдрэгдэж байна. За мөн банкны хүүтэй холбоотой асуудлууд бол өндөр байгаа талаар нэлээд гомдол саналууд бол гарч байгаа нь бол ойлгомжтой. Тэгээ Булган аймгийн хувьд бол тодорхой нэр төрлийн брэнд бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж бий болгох бүрэн боломжтой ийм сайхан аймаг бол байна тийм ээ. Тэгэхээр газар тариалангийн чиглэлээр ихэд одоо булган буудааг макарон гомын үйлдвэрлэлд дэлхийн брэнд гомын үйлдвэрлэлийн түвшинд оож бүрэн боломж бол байж байна. За тэр тэмээний ясны шилбэр хийсэн одоо шилбэрний ясаар хийсэн савх бол байж байна. Энийг бол одоо Азийн орнууд руу экспортод гаргах бүрэн боломж байж байна. За дээр нь Эрдэнэт гэж энэ аж үйлдвэрийн томоохон төвтэй байгаа учраас энэтэй интеграцид орсон металл хийцийн үйлдвэрлэлүүдийг бий болгочих бүрэн боломж бол байгаа нь бол харагдаж байна. Тэгээд цаашдаа энэ төв холбоо болон орон нутагт байгуулж байгаа баялаг бүтээгчдийн холбоо нь аймгийн засаг даргатай хамтсан ажлын төлөвлөгөө гаргаж тэр төлөвлөгөөний дагуу нэлээд олон ажлуудыг төлөвлөж хийх шаардлага байгаа. Ийм баялаг бүтээгчдийн холбоо орж ирэх баяртай байна. Тэгээд энэ холбооноос бус холбоо гэх юм бол төрийн хяналт их сайтай болох юм байна. Тендер хажуугаас хяналт авах боломжтой болно гэдэг маань одоо энэ бизнес эрхлэлийн хүсэж байгаа зүйлс шүү дээ, тийм. Бизнес эрхлэгчид бол одоо энэ тендерүүдийг дарга захирлуудын өөрийнх нь танилцлаар яваад байна уу, эсвэл яг зөв яваад байна уу гэдгийг мэдэхгүй энэ дэр хардлага төрдөг болохоор энэ холбооны яг энэ эрх мэдэл бол их таалагдж байна. Бус холбоо янз бүрийн холбоо байгаа. Тэгээд эдгээр нь болохоор өөр их үйл ажиллагаа явуулдаг боловч төрд хяналт авах боломжгүй байдаг болохоор бас дутагдaltaй юм уу те. Энэ холбоос найж байгаа зүйл гэвэл ард иргэдэд мэдээлэл сайн өгөөсэй. Хүмүүс одоо ер нь ингээд яг юм хийж чадахгүй байгаа шалтгаан бол ерөөсөө мэдээлэл байхгүй байгаагаас л холбоотой байгаа шүү дээ, тийм. Одоо зах зээл дээр янз бүрийн маш олон зүйл хийх боломжтой байхад л тэднийг хүмүүс мэдэхгүй байгаа болохоор зөвхөн өөрийнхөө мэддэг зүйлийг л хийдэг. Тэгээд тэд нар мохордол хөрөхээр одоо яахаа мэдхээ байлдаг, тийм. Тэгэхээр энэ холбоо маань бүх хүмүүстээ та нарын энэ ажил чинь болохгүй байгаа бол ихэд ийм хийх боломжтой юм шүү, тийм. Тэднийг сайн ойлгуулж, таниулж өгөөд өнгөлөх зүгээр нь болгож байна.